Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль зөрчих зөрчил зөнхлөн үлдэгдэж байна. Тухайлбал 2024 оны эхний хагас жилийн байдлаар зөрчлийн хэрэг бүртгэлд явуулсан 4124 хэргийн 32.5%-ийг гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль зөрчих зөрчил эзэлж байна. Тус дүүргийн прокурорын газраас энэ оны 7 дугаар сард зөрчлийн тухай хуулийн худал дуудлага мэдээлэл өгөх, хэрэг шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах гэсэн энэ зөрчлүүдийг бас тусгайлан төвөрлөн авч шалгасан. Энэ шалгалтын яцд эрхгүй албан тушаалтнуудаас бас хууль зөрчсөн нэлээдгүй зөрчлүүд илэрсэн. Энэ дундаасаа гэр бүлийн хүчирхийлэл үлдэх, тахаарах зөрчлийн шинжтэй үйлдэлүүдийг шалгаж тогтоогоогүй батлаа дээрх зүйл хэсгүүдээр бас шалгаж шийтгэл оногдуулсан ийм алдаа дутагдлууд бас нэлээдгүй илэрсэн. Ийм учраас хохирогчийн эрх ашигыг хамгаалах үүднээс бид шүүхэд эрхгүй албан тушаалтнуудын дээрх хууль буруу хэрэгжилж шийтгэл оногдуулсан энэ шийтгэлийн хуудсуудыг хүчингүй олгуулгаар шүүхт дүгнэлт бичиж хүргүүлсэн. Эдгээр дүгнэлтүүдээс маань 90 орчим хувь нь бол биелсэн ийм дүнтэй ийм нөхцөл байдал тогтоогдсон ингээд ажиллаж байна бид. Гэр бүлийн хүчирхийлэл үлдэх зөрчлийг удаа үлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндслэл болдог. 2024 он гарснаас хойш гэр бүлийн хүчирхийлэл үлдэх зөрчлийг удаа үлдсэн 25 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. Нөгөө талаар бас нэг асуудал үүсч гарч ирсэн нь юу вэ гэхлээр дуудлага мэдээлэл өгж байгаа буюу гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа. Бусад зөрчлийн хохирогч болж байгаа хохирогч нар цагдаагийн байгууллагад анх дуудлага мэдүүлэг өгснөөс тис өөр нөхцөл байдлын талаар ярьдаг нь бас хууль буруу хэрэглэхийн үндсэн нөхцөл шалтгаан болж байна. Нөгөө талаар энэ хүчирхийлэгч нарын талаар ингээд удаа цагдаагийн байгууллагад худлаа ингэж мэдээлэл өгснөөрөө тухайн хохирогч дахиад гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн хохирогч болох, цаашлаад гэмтрийн хохирогч болох энэ эрсдэл нөхцөл байдлыг бол удаа дараалан үүсгэж байгаа гэдгээ ойлгох ёстой. Тиймээс энэ төрлийн гэмтрийн зөрчлийн гаралтыг бууруулах чиглэлээр иргэд олон нийтэд хууль эрх зүйн мэдээлэл хүргэх ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.